Бидний өнөөдөр ингээ гიშгээд явж байгаа энэ газар шороо мөн амьд организм. Амьд организм. Усыг хайрлахгүй байх усгуулууд одоо тэгэл амьтанормол рүүчгэл байхгүй болно шүү. Энэ ус бол аргагүй л одоо хүмүүс олонд тустай ус. Одоо хануу гол маань одоо жил болгоно одоо хор бороо их ордог. Тэгээд үерлэн усны нөөцийг хамгаалах, усан хангамжийг сайжруулахын арга хэмжээнд зарцуулах эрхийг бол орон нутгийн хуулиар олгосон байна. Энэ ус заах хайр зэлэг сэлбэр ороод гол болсон. Нэвтрүүл эхлэх байгаа зү. Тий. Ари дими ярьж байгаа л үү. Болгоны хэмжээнд байдаг уу те? Машин ирчлээ. Хоёр чи машин ирлээ. Тий хог хаягдл маягийн талаар ярьсан. Марах энэ дэр чи хувцас нэдрүүл идэх арай л өнгөлөг гэж. Усны сав хог хаягдл маягийн талаар ярьчих. хажуунаас нь одоо уурсаж их авт Хөөгнөр араа зүгдэж шүү дээ. Яг л хаашаач нь. Энэ амтд усуугаад ах шиг энэ. дашин үүцэн л. Зэрж өгч энэ даа. Тэгээ эн чинь бол хүний хэрэглээнд таарсан их бүх сандлууд байсан. Би харин өнөөдөр үзээд их гайхаж ийм сандлыг ингээд байж байгаа гэдэг чинь бол дурсамжтай санагдчихдаг. Усны нөөцийн 97.5%-ийг далайд тэнгисийн ус, 2.5%-ийг цэнгэг ус эзэлдэг. 2.5%-ийн 99.6%-ийг нь мөнгө цаас мөсөн гол газрын доорх ус, 0.4%-ийг нь бол гадрын ус эзэлдэг байгаа. За үүнээс манай Монгол улс 0.100,000-ийн 4%-ийг эзэлдэг нийт дэлхийн усны нөөцийн байгаа. За манай аймгийн хувьд бол гадрын усны нөөц бол улсын хэмжээнд тэргүүлдэг аймаг л да. Ягаад гэвэл манай аймгийн нутаг дэвсгэрээр одоо 5 том гол улсч орхон сэлэнг иг тэгээд хануу туул гэсэн юм. 5 гол улсдаг. Энийг одоо хамгаалсан энэний одоо сав газрын захиргаа гэж 5 сав газрын захиргаа ажиллаж байгаа. За энэний цаана нь бол одоо цав газруудын талуудын оролцооны зөвлөгөөд тэр голуудыг дайрж өнгөрдөг сум болгоноос төлөөлөл орсон талуудын оролцооны зөвлөлт гэж байгаль орчны сайдын тушаалаар олгогдсон юм. Учаас одоо 35-6 хүний бүрэлдэхүүнтэй олон нийтийн зөвлөл ажилладаг. Таны үед ер нь хүүхэд наснд чинь ус ямар байсан бэ? Та гол дээр хэр өнждөг хүүхэд байсан бэ? Ер нь усаар их тоглодог байсан шүү дээ. Одоо ялангуяа 60-70 оны үед бол ус шиг ихэн байхгүй л шүү дээ. Одоо замын шалгуур гэхтэл одоо бараг нуур шиг юм байдаг. Тэрэн дээр чинь шумбал, умбал, залгаал тэгж л байсан. Одоо тийм ус байхгүй болчиход байна шүү дээ. Тэгээ сүүлийн үеийн судалгаагаар бол бас манай энэ гүний усны маань төвшин нэлээд доошлж байгаа. Ер нь энэ гол мөрний юуг усыг болохоор одоо нийт усны хэмжээг болохоор одоо 16 онд л ер нь бүх харуулууд олон жилийн туршлагаас давсан бусад жилүүд нь болохоор дандаа бага устай байсан байна. Тэгэхээр одоо ер нь ус нөгөө одоо 10 жилээр дээшлдэг доошлдог гэж ярьдаг шүү дээ. Тэр бол одоо яг танай юун дээр ажиглагдах уу? Ер нь бол ажиглагдана. 80 хэдэн онд ус ихтэй жил байж байгаа 2002 онд л хамгийн бага усны түвш ажиглагдсан байна. Гүний усны нөөц бол одоо жил ирэх тусам багасаад байна. За энэ харуухын гол ер нь тасраад бас хэдэн жил болж байна. Хажуухан талд байж байгаа туул гол байна. Туул гол бидний ирэхэд ямар байлаа хэвээр нэрэ загас жарахын гүйгээл ил харагдаал явдаг. Одоо хөөх юм байхгүй шүү дээ одоо. Тосон заамар, шорон заамар болсон. Одоо өстө шороогоор урсаж шүү дээ. Та нар одоо усын очиод хараарай. За манай Цэнгэр сувд төслийн баг Булган аймгийн төвөөс гараад 130 км газар Бурган автомашинаар довтлохсоор заамрын хүндий алтны уурхаанууд дээр ирээд байна. Битэрийн ард харагдж байгаа гол бол алдарт туул гол маань харагдаж байна. Энэ уул уурхаан
үйл ажиллагаанууд манай уламжлалт мад аж ахуйд бас хэрхэн нөлөөлдөгийг. За уул усанд маань бас хэрхэн нөлөөлдөг юм бэ гэдэг талаар бас нэвтрүүлгийнхээ бас зураг авалтуудыг хийх гэдэг энд хүрэлцэн ирлээ. За нараад ямар сэтгэл төрж байна? Урд нь харж исэн туул голоос бол нэлээ нарийнхан голгцсон байна уу? Тий. Яг тэгээд яг эндээс доошоогоо өксөлөл бөөн уул уурхай байгаа. Одоо бид тэрийг ингээд тойроод байж бол бөөн уул уурхай, алтны уурхай компаниуд ингээд харагдаж шүү тийм ээ. Тэгээд эдгээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд нөгөө одоо алт малтаа энэгээр угаадаг гинтэр гэж бодохоор үүдний харуулаас нь гол руу очих боломжтой юу гэдээ асуух юм шүү дээ. За тэгвэл хэдүүлээ малчтайгаа явж байгаа үст те. Малчт нэг малчтай уул уурхайтай ойрхон малчт юу нэг арай өөр юм ярьж магадгүй те. Тэдэртэй нэг уулзч бас болно. Тэгээд тэр хүмүүс маань ямар шугаш сэтгэлтэй байна. Ер нь одоо туул голын маань цаашдын хов заяа тийм ээ. Ямар шугаш байдалтай ингэ байх юм бол гэдэг талаар явж малчтайгаа уулзцгаая гэж. Тэгээд тэрээс гадаг уусдаг бол тэрний уусдаг гадаг доороос уусж байгаа наадад ямар юм бэ гэхээр тухайн ороод өвчгөргүй юм болгоч тэ яах вэ тэгэл бодох юм шүү дээ. Энэ чигээр нэг хаяадаг бол одоо тэгээд хэцүү л дээ. Унаас нь яах вэ? Энэ Дэх нь бас нэг уурхай байсан. 2 жил болоод явсан. Тэр уулын амыг нэг 2 жил ухчаад. Тэр бол авчаад зэрэгэж яваад гэсэн. Нодлон зун нэг зэрэгэл тэгэж дуусгаад тэгээ явсан. Тэгээ энэ нэг уурхай үлдчихэж байгаа. Манай энэ талд бол нэгээр бол зөндөө газар шараа байна юу? Яах нь тэгчих. Зогцохгүй гэдэг яах вэ? Ороод ирсэн ч тэгээд тий. Одоо бас хүний ажлыг шүүмжилсэн болох байх. Одоо тэр том алтны уурхайнууд тэр чин тэр том нөгөө станд машинуудаа одоо тэр усан буунуудаа байрлуулцгаал тэгээд ерөөс өдөр шөнөгүй тэрний чин ингээл хоормоглчихж байгаа юм чи яаж сайхан байх юм. Тэн заамар ямар гоё байсан гэж бодно өстой. Одоо үзээгүй хүмүүс бол сайхан худлаа ярьдаг имээвэл гэх бах одоо. Туулын уурсгаад шүндөө сайхан сан торгонд хөлөг хайлам мэрсэгсэн Хануугалын сав бадрын дарга бямж аргал ярихтайгаа уулзаад зогсож байна. Тэгээ ер нь та яг энэ нутгийн хүн үү? За би өөрөө Баяхтын уугуул сугал хөгд байна. Ер нь таныг багад энэ хануугал ер нь ямар байсан бэ? За баг байхад аав жирэнхтэй ярьдаг одоо голмоо нөрхөд бол морины одоо хамтлагаар татдаг л. Тийм л гол байсан. Би өөрөө бас багтаа энэ тоос нааддаг тийм л хөгд байлаа. За ер нь бол уны дүнд одоо энэ ханы голчин бол одоо машин гардаг замаараа бол өгсөж тэгж яахан төрж тэгж л урсдаг байсан гол шүү дээ. Тэгээ одоо бол нэг 30 жилээр 10 жил татарч байгаа гэсэн 30 жилийн өмнөхтэй харьцуулахад бол 50% усны түвшин багассан юм байна. Тэгээ энэ бол одоо зүгээр дээд их ундрагасаач холбоотойгоо бас одоо байгаль цагуурын өөрчлөлттэй холбоотой байх. За иргэдийн бас байгальтай харьцаж байгаа тэр харилцааны алдагдал доголдол тэр юмнуудаас болж л байгаа л да. За энэ хөгжлийн цогцоодлууд бол 5 тэргүүлэг чиглэл одоо нэгэнд нь бол яг 5 дахь тэргүүлэг чиглэлийн стратегийн зорилт 3 гэдэг дээр бол одоо энэ усны бодлогыг цогцоор нь авч үзээд 13 асуудал тавьсан байдаг. За энэ дээр л одоо устай холбоотой усыг одоо хоригдлуулах, зохистой ашиглах тийм ээ. Мөн одоо
усны бохирдлоос хамгаалах гээл. Усны ундраг сайжруулах ажлын хувьд гэвэл булаг шанд ихийг ашиж хамгаалах ажил бол 2013 оноос хойш хийгдэж байна. Нийт 158 булаг шанд ихийг ашиж хамгаалаад байна. За үр дүнгийн хувьд бол ашиж хамгаалсан булаг шандуудын ундраг нэмэгдэх бохирдлоос хамгаалах үр дүн бол гарч байгаа ажиглаж байгаа. Манайхан ч одоо байгальтайгаа ерөөсө харьцаж сураагүй. Байгалаа бол хүн устгадаг. Байгаль ч гэсэн хүн малаа бас устгадаг юм шүү. Сөргөөр хоёулаа бас үзэн таран шүү. Тэгэхээр энэ ерөөдөө байгальтайгаа зүй загсаар хандаж чадахгүй хүртэх шимийн хүртчихдэг мөртлөө хогновшаа хайн. За ангаах ухаан талаас нь яривал тэр байгаль усыг бохирдуулж улам эмчлэгдэх нь гэдгийг хэл нөгөө нэгдээ өвчмөн хаяад байгаа байхгүй. Бохир вирус микроб хаяад нөгөө цаас идэж уусан хоол ундныхаа шохрыг хаяал тэгээд микроб тэгэл эн чинь ингээд урсаад доошоо ингээд малчин айлууд энэ уснаа чи ундаалж гин. Төвшин багтснаар яаж яах вэ гэхээр нөгөө ус өөр цэвэршүүлэх энэ чадамж нь муурж гин. Одоо муудаж гин. Одоо ханхуул өвсөөс ч гэсэн хийсэл нөгөө гүйх усан дээр тогтоол доошоо наалцдаг. За тэгэл одоо загасчаараа зүсэн зүйлийн шуу байх нь бол одоо хоорддог. Бүгдээрээ хогоо хайж болохгүй гэж мэдээд байгаа мөртөө хаяад идэв. Хогоо хаяал тэр хогныхоо орчноос өөрийгөө аваад явцдаг. Тэгэхээр тэр үг дээдсийн маань үнтэй сургаал зөндөө л байгаа шүү дээ. Зөндөө байхын хажуугаар тэр маань лустай хүн холбоотой л тайлбарууд байдаг. Үндсэн чиг үүрэг болохоор одоо усныхаа нөөц хомсдол бохирдлыг одоо хамгаалах, салбар дундыг одоо зохицуулахад одоо оршдог. Эренгэдөө бол усны одоо төрийн байгууллага байна. Эренгэдөө бол манай олонний одоо голбоо нь болохоор Арангаа аймгийн Хан хогийн нуранаас их аваад одоо Сэлэн мөрлөө судагтай 420 гаруй километр урсаж одоо урсдаг. За Баяагтар одоо Булган аймгийн Баяг самуунуудгаар одоо 100 гаруй километр урсаж одоо урсдаг тийм гол байна. Ерөнхийдөө бол Хануу голын манай ашаан ер нь бол хүүг домог байдаг л тийм ээ. Тэгээ та ер нь домогийн түүхийг яриад өгөөч тээ. Энэ ханын голын аршаан домог бол их эртнийхэн гинлээ. Монгол улс манжийн даралд байхад энэ өндөргийн зан газар Инх Амгалан хааны хайжууд 32 жил хугацаанд энэ хүний хааны саваар сүйхт хэрэгтэй орж ирсэн гэж байгаа. Тэгээд ард түмэн гигантын ирлээ баг дэрлээгээл домботой цэдэм тав гэдэгээ бариад ясалж мэндэлж замын тоос очсон чинь хамран унтсан нуруунд бүхтээсэн тийм өвчнөдөө их баригдсан ард түмэн байсан юм лээ. Энийх болон удаан жил би харийн нутагт байхад Монголын ард түмэн маань ийм өвчин эмгэгтэй болсон гэж би ер нь бодоогүй байлаа. Энд нэг юм бодохгүй би болохгүй нэг сайхан юм бодъё гэд. Тэгээд энэ хүний хамны бэлчрээр илүү орж ирээд сүйхт хэрэгтэй орж ирээд манч төвдөө дагаж явуулсан гэж байгаа юм л да. Тэгээд энэ домгонууд энэ 108 аршааныг ингээд энэ 108 төрлийн өвчнөд тохирно гэд шившиж 10 найлсан гэж тэгсэн тийм домог байдیں۔ Тэгээ үе дамжсан өвдөж байна.
цас дээр нь тэр доогоор нургасан тэр анхны ногоог хар. Тэр үү? Тий 2020 оны анхны ногоог та нар манай энэ хамгийн гол энэ юунаас харлаа шүү. Тий. Одоо бид бол жил болгон бэлчээр усжуулахаар ингээд гүний худаг бас гаргаж байна. Ингээд бол хуучин энэ уртлын урд үсгийн сонд чинь бол нэг 80 90 м гаргадаг гэсэн бол одоо 120-аас 150 м очиж байгаа бас ус нь гарах жишээтэй. Одоогийн байдлаар бол манай аймаг бол 758 ус цэг бэлчээр усжуулах зориулж гаргасан. Энэ усны нөөцийн хувьд бол энэ хоёр талаас туулгол, энэ талаас харухын гол, ингээд юу усны зөвшөөрөл ихтэй. Атмосферын түнцээс энэ ус чинь өөрөө одоо юу яан тэжээгддэг. Маш их юутай голын голдролтой ойролцоо болохоор одоо биднээс ярьдаг өнгөрийн ус бол наалах бол нэг юу 25-аас 30 юм уу 40 м тул ерөөсө бүрэн гарах боломжтой газар юм байна. Дэлхийн нийтээр одоо бид нар ч бас нэг усыг одоо нэг чандмын эрдэнэ юм биш үү гэдэг талаас нь ингээ харж ойлгож одоо нэг усыг хайрлаж хэмнэх талаар бас ярьж байгаа байхгүй. Одоо өнөөдөр усны ачаалд ороод амьдарч байгаа тэр олон сая хүнийг дэргэд бол манай монголчууд бол усны хэрэглээг бол үн цэнийг мэдэхгүй байгаа байхгүй. Үнэхээр мэдэхгүй. Тэгэхээр бол энэ усны үн цэнийг цааш нь ойлгох, уснаас болж одоо энэ байгаль экологийн тэнцвэрт байдал яаж одоо алдагдж байна. Тэрнээсээ бол одоо хуурайшилт үүсэж байна, ойн төмөр гарч байна, бэлчээр одоо дөрөж байна. Тийм ээ. Тэгээд одоо байгаль цагуурын мэдээж одоо ус дэшээ ууршид одоо агаараа чигшүүлэх гангач болж байна. Тэгээд үер усны аюулаас болоод хичнээн өвчлөж байна. Энэ бол одоо яг устай холбоотой. Ус бол чандмын эрдэнэ. Хүний амьдралын хамгийн чухал хэрэгцээ бол ус юм. Дэлхийн нийтээр усны хомсдолд орж байгаа өнөө цагт хүн та усаа хэрэглэхдээ хэмнэж ариглаж гамнаарай гэж танаас хүсье. Ингээд бүгдээрээ хамтдаа усаа хэрэглэе, хэмнэе, хамгаалъя. Тэгэхээр энэ усыг одоо хайрлах хэмнэгч гэдэг юм уу? Энэ талаар ер нь усны мэрэгчлэлтний хувьд таны өөрийн чинь бодол ер нь ямар бодолтой байдаг вэ? Нэг том хоолоогоор ингэж ус татаад л ингээл бас юу талбай энэ төр усалж байгаа харагддаг юм. Тэд нар ч одоо бас болохгүй талдаа хичнээн одоо том хоолойч одоо 10 м куб секунд ихт чинь одоо манай жижиг голуудын л одоо бараг л үерэлдэг хэмжээний юу штэ болсон штэ. Тэг чин тэрнээс ч их усыг авч ашиглаж байгаа л харагдах. Тэр энтрийгээ бас зүү зохистой ашиглаж яг ус ихтэй жил нь одоо нэм нөөц сав бэлдэж түүнийг бас өөр ахиж нэг төм нуур зөөрөнд тогтоогоод ч юм уу тэрнээс ашигладаг ч юм уу яг урсцаас нь аваач ингэж хийж яаж байгаад нь бас жоохон харамсалтай бас санагдтiin тэрийг нь бас бусад хүмүүст мэддэг л ах л да. Өө тий одоо дуслалын систем гэдэг чинь одоо хүний судсанд яадаг лээ дуслаар яадаг шиг энэ дуслалын систем гэдэг нь ийм байна. Аливаа нэгэн ургамлын үндсэнд нь ерөөсөө туслан маягаар энэ усыг хөргөж хөрсийг бол чийгшүүлэх маягтайгаар услага явуулдаг. Тийм л тусал. Энэ дахиад нөгөө шаланганд холбогддог. Тэгээ энэ болохоор энэ калафонтэй байдгийг. Тодорхой хэмжээний даралтаар энэ туслан маягтайгаар энд очдог. Модны чи тоогоонд ингээд хийхдээ зөв ус ингээ ууршаад байгаа. Тэгэхээр усаа гамлахын тулд бид нар чи одоо нэг туслын систем гэдэг юм тавьж байгаа. Туслын систем чи яг нэг модныхаа үндснээс ингэж услагдаад ууршилт нь хамаагүй бага явагддаг. Одоо жаахан ус чамтай эрдэмт гэдэг тэгэл монголчууд одоо ингэдэж за ус хаач яа гэж байхгүй дээ л гэдэг аахгүй. Яс юм дээр усны нөөц багасчаад байгаа шүү дээ Монгол бол тий. Тэгээ Монголыг баялаг сайтай юм болгоод тэгэл тоохгүй л гэдэг аахгүй. Тэр гол дотор л машин зарим угааж яхин хүүхдүүд юм шил хаглаад хийж чинь тэгээ зэн ус ч бохордоод байгаа шүү дээ. Дээгнэж одоо шинэ орны ус чинь аягүй урсдаг ус байсан шүү дээ. Тэс мундаг загас чарахаа байдаг байл. Одоо байхгүй. Усны хэрэглээ ер нь хэр байдаг вэ?
Булган анги хэмжээнд усны хэрэглээ бол 2019 оны байдлаар жилдээ 232,222 м3 бас зарцуулж байна. Ер нь одоо байшин хороолол орон сууцны ялгаа ер нь байна уу? Усаа ер нь яг яаж хэрэглээд байна манай булганчууд? За орон сууцны айл өрхийн хувьд бол усыг хоногийн хэмжээ нь бол нэг 100-аас 300 литр ус хоногт нэг айл өрх хэрэгжилж байна. Гэр ороолын айл өрхөд бол өдөртөө нэг 40-аас 50 литр ус ашиглаж байгаа юм судалгаа байна. 2012 онд байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль шинжилсэн найруулга батлагдсан. За 2013 оноос усны нөөц ашигласны төлбөрийн 55%-ийг эргээд усны нөөцийг хамгаалах, усан хангамжийг сайжруулахын арга хэмжээнд зарцуулах эрхийг бол орон нутагт хуулиар олгосон байна. За 2015 оноос хуульд нэмэлт өөрчлөлт ороод 35%-ийг эргэж энэ арга хэмжээнд зарцуулахаар бол хуульд бол өөрчлөлт орсон. За манай аймаг бол 2013 оноос энэ чиглэлээр арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. За байгаль орчныг хамгаалах нөхөн сэргийгэх арга хэмжээний зардал жилд дунджаар нэг 5.4 тэрбум орчим төгрөгийг бол зарцуулж байгаа. За үүнээсээ яг усны нөөцийг хамгаалах, усан хангамжийг сайжруулах, ариутгах татваргын байгууламжийг засварлах, шинжлэх, үерийн далан барих зэрэг арга хэмжээнд бол 2 тэрбум орчим төгрөгийг жилд зарцуулж байна. За бусад аймагтай харьцуулахад манайх бол харьцангуй өндөр та харж байгаа улсын хэмжээнд Өмнө Говь аймаг 1-р, 2-р Булган аймаг усны нөөц ашигласны төлбөрийн орлогоор тэргүүлдэг байгаа. Одоо аймгийн орон юу байгаль хамгаалах сангаас одоо хөрөнгө гаргаад тодорхой хэмжээнд жил болгон баг цаг ажлууд хийдэг. Тэгвэл бүрэн гүйж төгсөж чадхаар ийм хэмжээнд бол хүрээгүй. Энэ нэг одоо сүүлийн үеийн улсуудын энэ одоо архианыг хэрэглэх гэж зорж байгаа хүмүүсийн одоо их хурцлаас болоод ер нь бол одоо архианы сав газар битгий бүр хүрээг улам төлөөд байгаа учраас бол 2017 онд бол сум иргэдийн төлөөлөлтөй урлаас тогтоол гаргаад орон нутгийн хамгаалттай болёо. За ер нь улсуудыг ядчил одоо ил задгаа хогийн аюулгүй, ил задгаа виз засуулахгүй иймэрхүү хяналттай байлгийг гэдгээр бол орон нутгийн хамгаалтанд аваад ингээд цаашдын ажлуудыг бол төлөвлөөл явж байгаа. За 2020 онд усны нөөц ашигласан төлбөрийн орлогоор ер нь яг юу ихээр төлөвлөж байна вэ? За 2020 онд нийт усны нөөц ашигласны төлбөрийн орлогын 35% буюу 5.4 тэрбум төгрөгийг байгалийн нөөц баялагийг хамгаалах нөхөн зэргийг харах хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн байгаа. Жил бүр дэлхийн усны өдрөөр, за мөн нээлттэй хаалганы өдөр, за сумдад бас ажиллах хугацаанд хүмүүст усны нөөцийг хамгаалах, усыг зохистой ашиглах, зөв хэрэглэх, эрүүл ахуйн харах чиглэлээр бол сурчлагын ажлыг бол тогтмол хэрэгжүүлж ажиллаж байгаа. Туулгалын одоо сав газарт наан алтны уурхаанууд алтны ордуудыг ашиглаж байна. За энэ дээр бол үнэхээр бас одоо туулгал маань улсын хэмжээнд ямар байгаа гэдэг. Цаанаас нь одоо заамрын алт гэдэг ингээд энэ дээр манай аймаг нэлээд бодлого барьж ажиллаж байгаа. Төлөвлөгөө шалгалтуудыг бол мэргэжлийн байгууллагууд үе хийж байгаа. За бас нөхөн сэргээж байгаа уурхай байна. Энэ хойтлын нэг уус таамар гэдэг нэг уурхай байна. Энэ чинь гайгүй нөхөн сэргээж шүү дээ. Энэ талыг бол Аймарлын бэс одоо ер нь их гайгүй болгож байна шүү. Тэр дээд цутгал голуудад тэр дээд одоо үр хангаар хангаад ч юм уу тэр алтны уурхаанууд нь хомигдсон уу яасан тэрнээсээ хамаарч бас орхон гол бас нэлээд цэнгэг болж бас салаа татварга нус нь нэлээд татагдсан байсан бол бас орох маягтай бас тиймэрхүү байгаа. За тухайлбал 2013 оноос хойш нийт 158 булаг шандын ихийг хасч хамгаалаад байна. За 4 хөв цөрөм шинээр байгуулад байна. За хүн ам бэлчээрийн усан хангамжинд зориулж 45 удаг шинээр гаргасан. Эрүүл ахуйн хамгаалтын бүсийг тэмдэглэж усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалтын бүсийг тэмдэглэж ажил нийт 480 цэгт хийгээд байна. Энэ ус одоо чанбун нэртэн гэж дээр үеэс одоо манайх чинь төрийн сүлдэндээ орой дээр нь залаад ирж байгаа шүү дээ. Хүмүүс усаа хэрэглэе, хэмнээ, хамгаалъя. 2007 онд чи энэ биднийг ингээ мод тарихад чи юусэн энд чи одоо нэг ч мод байхгүй дандаа тийм ийс. Тэгээд ийс нь юусэн ингээ айлан гашиг таач хэцүүч яах вэ? Тэгээ гашийн дээгүүр ингээ даваад л орчдөг тийм байсан байхгүй. А энэ мод тарснаас хойш
Элсний нүүдэлээс ерс багассан. Өдөр бүр ингээд шаран шуурга тавиад улаан шараа эргэлдээд л юм байдаг байсан бол одоо бол тийм хамаагүй ерс багассан байна. Дараагийн нэг том юм бол Булган аймаг ногоо хөгжлийн загвар аймаг болох ийм зорилтыг дэвшүүлээд за энэ хүрээндээ бол ногоон хөгжлийн хэтийн төлөвлөж хэтийн зорилт гэж одоо том бичгээр тодорхойлсон. За энэ зорилтынхаа хүрээнд бол 2024 он хүртэл энэ зорилт хэрэгжинэ. За энэ зорилтондоо бол бас энэ устай холбоотой бүх л асуудлыг төр засгийн олон нийтийн түвшинд шийдэх энэ асуудлуудаа тусгаж өгөөд хэрэгжүүлж байгаа. Нэг хүний хөдөлмөр гэдэг чинь маш их үр ашигтай. За энэ дээр нэг хоёр мод тарилаач яалаа байлаач яалаа гэсэн бодолтой хүн байж болно. Ер нь хүн болгоны сэтгэл хүүхэд болгоны сэтгэвд орохын төлөө бид хэд чинь ахмадуудын зөвлөгөө гэж явдгийн учир тэр шүү дээ. Тэгэл ерөөсөө тэрнийг цөлжилтөөс хамгаалсан усгүй бол ер нь хүн яах юм? Хичнээн ямар хоол байгаад. Гэхдээ одоо энэ том алтны компаниудыг бол одоо тэр усыг бол яаж ашигладгийг бол одоо хэлэхэд амар. Үнэхээр зүрх шимшил өөр байгаа юм чи. Тэгэхээр ус гэдэг бол агуу юм аа. Одоо үгээр ч одоо хэлээд баршгүй юм да. Тэгээд усны тухай та нар бас ингээд ажиллаад усыг яаж хамгаалах уу, хайрлах уу гэж байгаа усуудтай бол одоо бүх нийт л одоо нэг дуугаар л байгаа шүү дээ мэдээж юм гэдэг тийм. Тэр саарл ус мусыг ашиглаад сурчвал монголчууд бас л хэрэгтэй л байгаа. Энэ ус заах хайрлж ялэг хэлбэр байгаа гол ус. Бохирын бити оруулаасаа гэж хэлбэр байгаа. Ер нь юу штий ус бол амьдралыг тэтгэж. Одоо энийг л бид нэр өөрсдөө дор дороо хайрлах хэрэгтэй. Туслал хэмжихийг л бодох хэрэгтэй. Туслыг хураавал тооныг хэмнэ. Тэгж хэлээ да. За. Бэлгийн хэмжээнд бол хамгийн их одоо тулгамж байгаа асуудал шүү дээ. Тийм болохоор аль болж өгвөл тэрөөс хайрлж хамгаалах зөв зохистой хэрэглэхийг л одоо иргэд тойролж байна. Тэгээ бид нар бол яг байгаль дэлхийн л одоо бүтээгдэхүүн юм чинь тэгэл тэрнтэйгээ ойрхон байхыг л их зөвлөдөг шүү дээ. Ундныхаа усыг л хамгаалж ирээдүгөө сайхан гэрэлтүүлж байг л гэж хүсэн яриа да. Үнэхээр манай цэнхэр гараг хүн төрлөختний өлгий яхаарахгүй мөн бид энэ сайхан өлгийд шинээр тэрбумжилээр сайхан амьдрах хэрэгтэй. Хүний амьдралыг тэтгэдэг гол зүйлүүдийн нэг нь бол мэдээж хэрэг агаар ус. Тийм учраас амьдралын хамгийн чухал одоо бидэнд цаг тутам секунд болгонд хэрэглэгдэж байдаг агаар усан хамгаалах талаар Булган аймгийн залуучуудын гаргаж байгаа санаачлалыг дэмжиж энэ дэмжлэгийг маань телевиз үзэж байгаа хүн бүр дэмжиж өр хөөгдтэй ойр дотныхан дан захиж төр засгийнхаа бодлогод энэ үнийг оруулж хэрэгжүүлэх ийм боломж гараасай гэж би найдаж энэ үгийг хэлж байгаамаа. За баярлалаа. За нэг чатан ятанд нэг юм яа. Нэвтрүүл эхлэх байгаа ч тийм. Ари дэмий ярьж байна. Болгоны хэмжээнд байдаг тий. Машин ирчлээ. Хоёр ч машин ирлээ. Тий хог хаягдлын маягийн талаар ярьсан. Манайха энэ дэр чинь хувцас нэдрүүлдэг юм арай л өнгөлөг гэж. Усны сав хог хаягдлын маягийн талаар ярьчих. Хажуунаас нь одоо нуурсаж их авт Хөөгнөр аваад зүгдэж шүү дээ. Яа хаашгицэн. Антад усуугаад ах шиг юм бэ? Дашиг үцэлээ. Ярьж гэж байна. Тэгээ эн чинь бол хүний хэрэглээр таарсан их бүх сандлууд байсан. Би өнөөдөр үзээд их гайхчих юм сандлыг ингээд байж байгаа гэж байна. Тусалцтай санагдаж байна.